Хятад Чехийн харилцаа яг яагаад байна гэсэн гарчигтай мэдээ. Өнгөрөөч 1-р сарын сүүлээр Петр Павлийг ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсны дөнгөж дараахан Тайваны ерөнхийлөгч Цай Инвэн түүнтэй уулзсаар ирсэн юм. Тэдний яриа 15 минут орчим үргэлжилсэн бөгөөд Цай Инвэн Петр Павлийг сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргээд түүнийг Чехийн ерөнхийлөгч асан Вацлав Хавлийн адил ардчлал, эрхчлөө, хүний эрхийг дээдэлдэг ерөнхийлөгч байна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн бол Петр Павл хариуд нь талархал илэрхийлэхийн сацав. Чех улс нь Тайваны нэгэн адил эрхчлөө, ардчлал, хүний эрхийг дээдэлдэг бөгөөд цаашид хоёр улсын хамтын ажиллагааг улам батжуулах хүсэлтэй байгаагаа хэлжээ. Энэ үйл явдлыг Reuters агентлаг дипломат харилцаанд гарсан том алхам хэмээн онцлсан юм. Харин Хятадын засгийн газар үүнийг тэмч тааламжтай хүлээж аваагүй бөгөөд гадаад хэргийн яамнаас нь бүгд найрамдах Хятад ард улс Чехийн талаас уг асуудлын талаар тодруулахаар ажиллаж байна. Бид Чехийн тал нэг Хятад зарчмыг чандлан баримтлана гэж найдаж байна гэсэн мэдэгдэл гаргасан юм. Үүний дараа Петр Павл Чехийн радиод өгсөн ярилцлагаараа дээрх үйлдэлээрээ сайнаас илүү муу үр дүн учруулахыг хүсэхгүй байгаагаа мэдэгдсэн. Тодорхойлбол Тайвантай тодорхой хэмжээнд шууд харилцаатай байхад болохгүй зүйл байхгүй. Тайвань нь зарим технологийн хувьд голлогч үйлдвэрлэгч. Тиймээс Чех улс Тайвантай худалдааны болон шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаа гэсэн юм. Дээрх үйл явдлаас хойш бүтэн сарч болоогүй байхад буюу 2-р сарын 20-нд Чехийн мэдээллийн аюулгүй байдлын албаны дарга Михаил Коуделка Хятад улс Европын аюулгүй бөгөөд тогтвортой байдалд занал хийлж байна гэсэн мэдэгдэл хийсэн байна. Түүний хэлснээр Хятадаас ирж буй аюулгүй байдлын эрсдэл нь Оросоос ирж байсан эрсдлүүдээс ч илүү нууцлаг бөгөөд залжин байх талтай гинэ. Энэхүү мэдэгдлээс хэдхэн хоногийн дараа буюу 2-р сарын 23-нд Европын комисс мэдээллийн аюулгүй байдлыг хадгалах үүднээс ажилтнуудаа ажлын утсан дээрээ TikTok ашиглахыг хориглосноо мэдэгдэв. Тодорхойлбол комисс ажилчдаа 3-р сарын 15-ны дотор ажлын утас болон ажлын холбогдлолтой имэйл хүлээн авдаг хувийн утсан дээрээсээ TikTok аппликейшнийг устгахыг анхааруулжээ. Комиссийн олон нийтэд харилцах ажилтны мэдэгдснээр комиссийг болцсошгүй кибер халдлагаас урьдчилан сэргийлэх үүднээс энэхүү арга хэмжээг авч байгаа бөгөөд бусад сошиал медиа платформуудын аюулгүй байдлын эрсдлийгч бас байнга хянаж байгаа гэсэн байна. TikTok-ийн олон нийтэд харилцах албанаас энэхүү үйл явдалд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн. TikTok-ийн зүгээс Европын холбооны улсуудад байдаг 125 сая гаруй хэрэглэгчдийнхээ мэдээллийн аюулгүй байдлыг байнга хамгаалж ажилладаг бөгөөд саяхан л гэхэд Европын хэрэглэгчдийн мэдээллийг газар нутаг дээр нь хадгалахын тулд Европт 3 шинэ дата төвийг ашиглалтанд оруулсан. Түүгээрч зогсохгүй хэрэглэгчдийн мэдээлэлд хандлт хийх эрхтэй ажилчдынхаа тоогч цууруулсан. Европын комисс буруу ташаа мэдээлэлд хөтлөгдөн ийм шийдвэр гаргасан гэж үзэж байна гэж мэдэгдсэн байна.